Сайн байцгаана үзэгчдээ Дорногой телевизийн D подкастын шинэ дугаарыг үзэгч та бүхэндээ хүргэх гэж байна. За зуны ихэнх сар айлчилж Дорногой маань сайхан бороотой хуртай зуны ихэнх сар айлчлан ирсэн байна. За өчигдөржингөө сайхан бороо орлоо. За ингээд мэдээж 100 төгсөж байгаа юм чи манай бүсгүйчүүд бол одоо зуны гоёлоо хийгээд эхэлсэн. Бүгд одоо маш сайхан өнгөлөг те улиралтайгаа зохицоод ингээд маш гоё цэцэглэх цаг нь ирсэн байна. За энэ цаг мөчид өнөөдөр яг эмэгтэйчүүдийн гоо сайхан тэр дундаа бол яг энэ хумсдын чиглэлээр ажиллаж байгаа нэгэн бүсгүйтэй ярилцахад бэлэн болсон байна. Ингээд зочноо та бүхэнд албан ёсоор танилцуулъя. За сайн байна уу? За өнөөдөр Саяны салбаны үүсгэн байгуулагч Чанцал Дулмыг D подкастынхаа зочноор урьсан байгаа. Тэгээд өнөөдрийн бас урилгыг маань хүлээж аваад ирсэн Саяна гэд нэрлэдэг болсон. Ер нь бол Чанцал Дулмдаа маш их баярлалаа. Баярлалаа. Урьж оролцуулсан танд бас баярлалаа. За тэгэхээр Чанцал Дулан бол манай Дорногой аймагт сүүлийн хэдэн жил бол одоо салаанаа байгуулад ялангуяа одоо миний хувьд бол одоо хөлний хумс шигдэлттэй учраас зорж очиж үйлчлүүлдэг тий. За маш олон тамирчид бас үйлчлүүлдэг гэд ерөнхийдөө бол нэг хөлний буюу педикюрийн чиглэлээр ажилладаг гэдгийг ерөнхийд нь хүмүүс мэдэх байхаа. Гэхдээ өөрийгөө танилцуулна тий. Намайг Ган баярын Чанцал Дулан гэдэг. Тэгээд Дорногой аймагт ер нь бол ирж оюутан бахтаа ирж нөгөө нэг одоо ингээл бяцлаглалын багш энтертайгаа ирж аялдаг байсан нөхөөс хизээж энэ нутагт амьдрна гэж төсөөлөөгүй. Тэгээд нөхөртөөгөө танилцаад тэгээд манай нөхөр сэргээр төгчмөс салхин сэнсэн дээр ажилладаг. Тэгээд гадаад компанийн инженер хийдэг залаа. Нэг өдөр ковидын үед таараад тэр үед тэгээд нөгөө нэг ирж очих чинь ингээд ээлжлэн нөгөө нэг ковидоос шалтгаалаад ирэх чинь ингээд 14 он ирнэ ирэхгүй гэх юм байгаадсан байхгүй. Тэгээд би нөгөө нэг хүүхдүүдэд хараад байж байгаа шийдэл тэгсэн чинь суушиж амьдрах уу гэж хэлж байна. Яах вэ гэ надад хэлхээ санаа зовоодсон гинэ. Яаж хүйтэ амьдрах вэ? Хотод. Хотод байсан. Тэгээд яаж хэлэх вэ? Намайг дагаж явах болоо яах вэ гэж санаа зовоод хэлсэнс. Тэгэхээр нь би шууд тэгэл та гэл юу ч бодоагүй. За хоёлаа хүүхдүүд жоохон байгаа дээр 5 жил хөтөөчд амьдраад үзье гэд. Тэгсэн чинь манай нөхөр хүй тэгэл та гэд дэвтэр шилжиж ирэх юу гарч байсан. Тэгээд манай багчин бол яг энд байж агаад гидсэндээ яжаа би хот явж төрүүлээд иржсэн байхгүй. Яг 100 төгс. Тэгээ би Дорногой аймагт анх ирээд маш их халуун гайхаад үнэхээр халуун. Тэгээд гадуур хүмүүс явахгүй. Тэгээ би нөхрөөсөө гайхчихсан байхгүй. Энэ ямар сонин газар вэ те. Тасгын юм гэсэн чи хүн байд юм чи байдаг гэд. Тэгээд гэсэн чи нэг халуун болохоор хүмүүс орой л гард юм билээ ш. Тэрийг яаж мэдгэв те. Тэгэж байж агаад би чинь өөрөө уг нь Японы орчуулагч аахгүй юу? Тэгээ Японы орчуулагч 15 он төгсөөд хүүгээ гаргаад тэгээд гэртээ байж байгаа хугацаанд манай Ямаа гэдэг ч яадаг аахгүй юу? Миний дотны тэгэл тэгсэн чинь чи ер нь гой сайхны салбарт л ажиллаа. Чи яг чадах гээд байна гэд. Тэгэхэд манай нөгөө нэг уран нийл студио үүсгэн байгуулад нэг 2 жил болж байсан. Тэгээ яаж гэсэн эднийх хэвээр нэр мундаг юм а чишээ л ор гэд. Тэгэхээр би за гэртээ хүүхдээ хараа сууж ахаар гэж бодоод очиод бүртгүүлээд. Тэгээ тэгэхэд чинь бараг сарын сургалт хийдэгсэн манайх. Тэгээд орлоо. Сонирхолтой байна. Тэгээ манайх тэр үед чи яг акрил гэдэг яг тийм технологи манай захирал оруулаад ирсэн яг тэрүүгээр ингээд нүддэг мэрэгсэн бүр гэд. Тэгээл мэдхгүй гэд. Тэгээ төгслөө. Тэгсэн чинь шалгалт өглөө. Нөгөө шалгалтанд тэнцчихлээ. Шагнал захирлаас гарын бэлэг аваад тэгсэн чинь намайг өрөөндөө орж уулзаад юу чаги чи манай чаги гэдэг байхгүй. Чаги чи ажиллах уу гэж ажиллая л та гэсэн чинь манад ийм ажлын юу вэ ингээд чи ингээд мундаг агаад болохоор ингээд за тгий гэд. Тэгээ би урандаа ороод бараг жил 6 сар ажилласан. Юу ч мэдэхгүй. Тэгэл ингээл. Тэгээ шантрах үе зөндөө байсан юм сурч чадахгүй. За болчих. Яг тэгвэл энэ миний мэрэгжилт бишээсэн учраас би тэгж байгаа байхгүй. Зүгээр л нэг өнгөн хүн болгонгоо сайхан нэг юм төгсөөлэдэг те болох нь яваад болохгүй нэрчтэй. Тэгээд тэрэн дээр намайг энэ хүртлээ чиглүүлж хамгийн их урам зоригсон манай уран туяа захирлахгүй. Одоо энэ уран нийлэлтүүдийг үүсгэн байгуулагч одоо 10 жил боллоо 11 жил. Ороод за би чадахгүй байна захирлаа гэлгэр. Чи чадчих гэ инээж идэг. Яагаад гэхээр чи чадна би чамаа мэдчихэж байгаа. Чи маш их амжилттай явна. Чи наг энэ хүртэл яаж явсан гэж одоо чадна гэж навшууд өөр юу ч хэлдэггүй. Тэгээд би за угаасаа чадхал юм байна да гэж бодоол гээл ажиллаж байгаа. Намайг чадна гэж яхад би одоо чадахгүй. Хаа хүрэхийг би хаач мэдэхгүй. Тэгээл манай багш нар маш мундаг чадварлаг багш нар ядагсэн. Тэгээд чадхал юм байна гэж одоо тэгээд жил 6 сар ажиллаад
дунд хохноо олоод тэгээ ажилласаа гарцсан. Тэгээд хөдөө шилжих болоод өө нэргээд би ажилдаа орох байсан байхгүй. Тэгээд би ирээд гэртээ ингээл хүүхдээ ингээл 2 ойрхон ингээд төрөөд бараг ингээд 4-5 жил гэртээ суудчих байгаа байхгүй юу. Тэгээд надтай хамт ингээл сургууль төгсчихсэн хүмүүс ингээл тэмцээн уралдаанд яваал амжилт агуулаад ингээл тэдрийг хараалгүй хизээ нэгэн цагт би ингэнэгээ суужсан байхгүй. Тэгэл охиноо ой гарантай болгочоод ажил хийх гэлсэн. Яах вэ гэлсэн. Хин хүүхэд харах уу гэ. Энд чинь нэг хамгаатан сад ямар ч юм байхгүй. Бид тэр ч хоёулаа өөртөө биенийгээ хүүхдүүдэд зохицуулна. Цэцэрлэг төглөө. Тэгсэн чинь маань хөр гайхаад за хар хүн байвч ажлыг хийгээд цэцэрлэг төгчлөө. Бүх юм амжилттай бүтээд тэгэхээр нь би захирал дээрээ очижвал заад ингээд би энд яана ингэсэн ингээд эхлээд хүн том л мөрөөддөг юм байлээ. Би ийм том салаан байгуулад хажууд нь сургалт явуулмаар да гэж хэлэн тань шиг яг ингээд сонсож байгаа. Тэгсэн чинь манай уран тэрэ захирал чи юмыг багаас нэг хэл. Чи эхлээд юмаа нээч. Дараачих нь ингээд алхамаар яв. Чи олон юмд хүн төөрөгддөг. Чи эхлээд юмаа нээгээд цалгарт нь гэдэг тийм. Тэгээ би нээсэн. Тэгээ миний хамгийн анхны гараа чинь би туяа салоноос эхэлжсэн шүү дээ. Туяа жаргалагч хамгийн анх дорн говьд ирээл нөгөө нэг гоо сайхны салбар чинь маань миний бас ингээд нэг талын нэг мэрэгжил учраас за хамгийн сайн юм хаана гэсэн чинь үжин салон гэж байсан. Тухайн үед тэнд давкагч ажилладаг орж өөрчлөлдөг ямар гой салон бэ хэрвээ би ажилд орохоор бол энэ хүнийг бараадах ингээд дотроо бодоод байгаа шүү дээ. Дараачихаа ажлыг гээд тэгээ туяа жаргалагч нааг маш сайхан хүлээж авч байсан. Тэгээ миний анхны гараа тэнцэн зэгцсэн. Дараад нь хаан гошоо салооны үүсгэн байгуулагч Мягагчтэй нийлээд 64 айлын хажууд бид нар чинь анх нэг хаан гошоогийн салон нийлээ. Тэнд бүтэн жил болоод тэгээд Дорногой хотел чинь тэгэхэд нөгөө нэг ажиллахгүй байсан шүү дээ. Тэгээ бид тэр газраар явахаар энэ их том газар юм а. Энд юу яадаг бол гэсэн чинь хуучин тэгэж одоо ажиллахгүй гэхэд энд ажилд орчвол гоё юм аа л гэж би дотор бодог хизээж би энд ажиллана гэж бодож байгаагүй. Тэгээд би 2023 онд захирал яриад чи хумсаараа мэрэгчих. Тэр үед бол би ингээд хөлний шигдээсийг ингэж авдаг тэгдэг тухайн ойлголт мэднөхөөс яг юмыг бол мэдэхгүй. Яг би багшаагаа хэлсэн захирлаагаа хэлсэн дөрмийн жугаал явдаг гэсэн. Тэгсэн чинь итгэлтэй байна уу гээл. За окей юу яасан сургалт зарлагдсан. Явъя. Тэгэл явъя. Тэгэд би эрхөөрөө подологийнхаа сургалтыг аваад очоод сураад эзэмшээд ийм байна гэж ойлгоод ирээд би өсчингийн хажууд маникюра педикюра хийх боломжгүй болсон байхгүй. Яагаад гэвэл орчин гэдэг нөхцөл маш их нөлөөсөн. Хизээж тохирохгүй стандарт байсан. Тэгээд би газар хайсан. Газар хайгаад тэгсэн чинь болдмоор мэгч дээр очиод сормоос илгээжсэн шинэ жилсэн чинь нэгсэн чи би 7 давхарлаа орчихсон. Хөөе тэнд газар агаалуулсан чи асуугаад үзээж гэдэгдэг байхгүй. Тэгээ одоо баярмаа захирал дээрээ очиод гэсэн чи баярмаа захиралыг захирал гэдэг хүн гэхээрээ л би нөгөө нэг ширээний ар суудаг ийм хүн гэж боддог байсан гэсэн чи ажилчдын адилхан ажлынхаа хувцас өмссөн гэдэг. Тэгээд сайн байна уу? Баярмаа захирал гэж өсч би ингэ гайхал. Энд газар агаалуулсан чи юу гэж байгаа би ийм гэж тэг надад тэр үед нөгөө нэг танах орцсон байсан хаалттай нөгөө бүх газар нийлээсэ байхгүй. Чи дуртайгаа сонгос чи би бүр шок гэл. Тэгэл нөхөртэй хэлээл манай нөхөр чи маш их навд дэмждэг байхгүй. Би чи нөгөө шууд да гэл арын юу болохыг мэдэхгүй. Тэгэл ар гэрийнхэн туслаад маш ингээл ерөнхийдөө бүх юм бүтээд байдаг. Тэгээ надад тэнд ингээд байгуулах салаа өгөөд бүх төслөө хэрэгжүүлээл интрэгээд манайх ч өөрөө тийм салбарын газар байхгүй. Тэгээд Саяна салоныг 24 оны 2 сарын 1-нд Албаасаар Дорногой аймагт хотел дотор нээгээд тэгээд одоо ингээд стандартаараа 2 жил гараа ажиллаж байна. Тий 2 жил гараа ажиллаж. Тэгээд би ер нь бол орон нутаг гээд одоо хотод бол одоо ингээд маш их салаанууд байгаад байгаа шүү дээ. Хүн мэддгээрээ үйлчлүүлээл ингээл те. Орон нутагт яагаад энэ хөгжлийг бий болгож болохгүй юм бэ л гэж бодсон. Тэгээд энэ нутагт ирээд 5 жил болчлоо. Одоо миний нутаг гэж ярихаас өөрсгөө маш дотн илгэвсэн хүмүүс одоо манай үйлчлүүлэгч миний яг л дотны хүмүүс шиг л болцсон те. Тэгээд би салоноо нээж байхдаа надаа ерөөсөө миний гараа энэ уран гэдэг газраас эхэлсэн энэ газраас салшгүй холбоотой болохоор уран брендийнхаа нөгөө нэг лакийг хэрэглэе гэж бодсон. Манайх ч маш том ийм эко бутагтаахгүй захиалч өөрөө ингэж хийдэг гэ. Тэгэд би шууд худалдаж аваад ингээд тэгээд эхлээд тэгэл одоо ингээд фотологийн эмчээр ингээд ягаад хумс гэдэг салбарт ингээд хүч чармаалтай гаргаад тэгээд үр дүн маш сайтай болохоор тэрэндээ урамшаал тий одоо хүртэл явж лээ да. За баярлалаа. Ер нь бол
Чанцалт улмыг салооныхын нэрээр Саяна гэж хүмүүс нэрлээд идэг. Тэгээд Саяна гэж би юу гэсэн үг юм бэ гэдэг дөнгөж саяхан асуусан чинь хүмүүс нөгөө дуудаж чадахгүй болохоор Японочууд тийм би нөгөө 10 жил тахта намайг Чанцалт улам гэж нөгөө хүүхдүүд чинь сараа чимгээ навчаа номог гой нэртэй дээ штэ тий. Тэгээд би нэрээ голдог гэсэн аахгүй. Би 2 удаа аав ээжтэй Монгол хүн нэрээ сольж болдог гэсэн. Би солил л да хүмүүс ийм нэртэй хахад ягаад чи ийм нэртэй байдаг вэ гэд тэгсэн чинь надад тайлбарлаж өгөө. Тэгээ би тухайд ойлгоогүй л те. Тэгээ нөгөө 10 жил чи яг чавга маавах чи модонд ордог гэсэн чинь намайг чинь чэгээр хэлсэн болгоноор дууддаг. Тэгээ би хүнд хүлээж авдаг гэсэн. Тэгэл сүйдээ тасаа. Тэгээд Японд л сурахаар болсон чинь Чанцал улам гэхээр ойлгохгүй байгаадсан аахгүй. Тэгээ Саяна гэж хэлж чадахгүй те. Тэгэхээр Саяна гэхээр Саяна гэд. Тэгээ манай юу гэж оюутангийнхан урангийн ажлынхан Чаги гэж дууддаг. Японыхон найзууд болохоор Саяна гэж дууддаг. Дорн говьд чинь би чинь Саянагаараа алдартай. Тэгээд нөгөө хүй чамаг чинь Чанцалт улам гэдэм үү гэд. Тийштэй чи юу гой Саяна гэдэг эн чи ийм учиртай гэхээр гэ хүмүүс ч сонирхоод асуудаг байхгүй. Зөв. За ингээ Саяна гэдэм байх шүү гэж. За тэгэхээр өнөөдөр мэдээж ярих сэдв болвол 100 цаг ирж байна. Одоо бүх хөл гар бүгд ил гарна тий. Гэлтгүй ер нь бол одоо монголчууд ер нь байнгын л одоо ялангуяа одоо хөл рүүгээ маш их анхаардаг болсон. Тэгээ подлогоор мэрэгсэн гэж ярьлаа л да. Яг энэ подлогоор мэрэгшин гэж яг юу хэлээд байгаа юм болоо? Зөвхөн одоо педикюр хийх, подлогоор мэрэгших хоёр хоорондоо хэр ялгаатай юм бэ? Одоо ерөнхийдөө хүмүүс ингээд гоо сайханд ороод штэ гоо сайхан ингээл хумсаа янзлуулаад ингээл те стандарт гэдэг юм байхгүйсэн. Стандарт гэдэг юм яа ч гэдэг дуртай хүн болон ингээд сургалтанд төгсөө ч юм уу хажуудаа шав бэлтгээд тэрэн салаан байгуулад гарч болдог. Тэрийг хүмүүс нөгөө нэг өргөн дэлгэр цар ураатай утгыг мэдгүй учраас үе дагаад өвчлөл бий болсон. Тэ гарын хумсаар ингээд дамжих өвчлөл одоо тэр чин халтур гэсэн үг байхгүй юу? Нэг хүн дээр нэг багт хэрэглээд дараачихтаар 100% ацтааш тэгээд нүдэн дээрээ ингээд спер цацаа дараад нь тэр чин огт ариутгалт биш. Энийн стандартыг Монгол бий болгох гэж одоо манай уран туяа захирал энийтэйгээр бид нар чинь ямар ч нөгөө нэг мэрэгжилгүй байжгаад хумс ба гоо засалж гэсэн стандарт гаргаад энэ мэрэгжилтэй болсон байхгүй юу. Энэ мэрэгжлийг энэ хүн бий болгосноор бид нар одоо ингээд тэтгэврт гараад цаашаа ингээд ихэд мэрэгжилтэй ингээд нөгөө нэг тэтгэврт тогтоолох стандарт одоо энэ ингээд хэрэгжээл явж байгаа. Маш олон ажлууд хийж байгаа. Тэгээд өвчлөлөө дагаад хүн болгон гайхаж эхэлж байгаа хгүй яагаад гэд тэгээд нөгөө нэг хүмүүс хумсыг хатуу хэрэгтэн гэж бодоод дуртай газар очиод бодуулаад хумс нь унд ч юм уу тоодоггүй. Хумс бол цэцэг ургуулгатай маш адилхан зүйл. Тэрийг маш гоё бид нар ингээд цэцгийг хараад услаад хатсан байж та услаад гэхээр ургаад идэв тэ хумсыг гэсэндээ яг гоё дэс дараалаар нь стандартаар нь ариутгасан багчтай тэ ингээд хэрэглээд одоо би ч гэсэндээ өөрөө ч гэсэндээ эрүүл байгаад үйлчлүүлэгчээсэндээ эрүүл байхыг бодсон штэ. Хүмүүс хумс янзлаад тийм одоо өвчтөй болчлоо, халдвар авчлаа гэж орхичдаг байхгүй юу. Өөртөө эхлээд ахуйн чанараа нөгөө нэг гүйцэд ажлынхаа байрыг бэлдээг байжид хүмүүс тэгэхээр эн чинь ингээд одоо монголчуудын 50% тэгж ярьдаг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ стандарт бий босоо одоо сүүлийн ер нь 3 4 жил гэсэндээ нэлээд ерөнхийдөө 50% ер нь бол буурсан хүн болгон бас ихэвчлэн энийг анзаардаг болсон байна. Хүмүүсэндээ мэдлэгтэй болсон байна те. Хүүе ийм нөгөө нэг ариутгсан багтны газар хэрэглүүл ийм үр дүнтэй ингээг юм бэ. Мэдлэгтэй болсон байна. Тэгээд Монгол хүмүүс ерөнхийдөө гадаад дотоодоор явдаг ч юм уу хитгэврт ордог хүн маш ховор байсан шүү дээ. Ер нь бол хэдхэн жилийн өмнө одоо л би анх 3 жилийн өмнө салаанаа нээчээл нөгөө ямар ч намайг мэдэхгүй шүү дээ. Үйлчлүүлэгчгүй байхдаа эхлээл хомсыг ингээл янзангууд та хөлөнд орж ирсэн фитиквэр хийлгэж үзгүй гэхээр хүмүүс нөгөө нэг монголчууд маш ичимхий шууд хүлээж авахар ингээ хүн тусч чадаа. Үгүй штэ өөрөөсөө өөр хинт ч энийг хилдэггүй нуудаг гэд. Тэгээд тэр хүн чи та орохоор ийм гоё штэ хөлчин гоё штэ ийм штэ гэж хэлэхээр нөгөө байн ирээл сонсоол чихэн ингээл зөөлрөөл хөлөө хартын нэг өдөр шийдэл за окей гэд. Тэгээд ийм гоё болт юм уу гэд. Одоо тэгж хэлсэн бүх олон манай үйлчлүүлэгч нар би нөгөө мэдлэгийн нөгөөд ингээд тэгчээр те хөлчин хамгийн хүний эрүүл авах чам. Гэтэ монголчууд хавцсангүй хөлний асуудал юугүй баг хамгийн цэвэрхүүлдэ тэгсэн хэрнээ маш их ичдэг тий хумсны буруу аавалтай тий хөлчин одоо бүр эрүүл мэнд болчиход байгаа байхгүй юу. Ерөнхийдөө ямар нөгөө нэг асуудал бэрхшээлтэй хүмүүс очиж гин бас эрэгтэй хүмүүс нэлээд үйлчлүүлдэг санагдсан. Педикюр гингүүд зөвхөн одоо эмэгтэй хүний гоо сайхан маникюр педикюр гэхэд
ойлгодог байсан бол одоо энэ ойлголт маань байхгүй болчиход байна шүү дээ, тий. Манай салон ч ерөнхийдөө бусад одоо салоныг бодвол эмчилгээ талдаа дагнсан салон. Зөвхөн нөгөө нэг асуудалтай хүн ирээд эмчилдэг. Гэхдээ яг энгийн хүмүүс авна л да. Гэхдээ би энгийн хүн авсан ч гэсэндээ тэр хүн дээр хүмүүсийнхэн таны хүмүүс ийм байш үгээ би ерөнхийдөө хүмүүс тэрийг ойлголтыг өгөөд гаргадаг. Та ингийн байш үгээр ингэдэггүй штэ яагаад гэд би хүмүүсийг муулж байгаа биш л дээ. Зөв эзэмсэн мэрэгчлээ бид нар үнэн ч агаад тэр хүн мэдэхгүй биднээс асуугаад 100% биднэрт хумсаа даатгсан учраас тодорхой хэмжээний тэр ажлыг хийж байгаа л бид нар мэдлэгтэй байх хэвээр. Тэр хүнд хэлж явах хэвээр. Тэр хүн адаглаад дараад нэг хүн дээр очисон намайг инг гэсэн шүү гэ тэр хүн хумсаараа тоглоулж байгаа юм а. Ядахнаа хумсныхаа хэлбэрийг мэдээд авчаад тэнд ямар ч асуудал гарахгүй байгаа байхгүй. Хөлн дээр болохоор маш их шигдээстэй. Шигдээсэг гэдэг нь болохоор удмынх олдмол тэгээд хөлний ивэрхий, салааны ивэрхий, хөлний өсгийний хагарал гэж байдаг. Энийг монголчууд ерөнхийдөө хүмүүс эдгэрхүү гэдэг. Энэ бол 100% эдгэрэх боломжтой. Одоо энэ подлогийн мэрэгчлэр эзэмшээд одоо ингээд сураад хөгжөөд алхам тутамдаа ингээд сурж ийн бид нар холбоогоороо дамжуулан сургалт хийж ийн дандаа би биенээсээ суралцдаг. Манай дээр албан ёсоор Орсын бүтээгдэхүүн орж ирдэг. Бүтээгнэрээ уламжлаад ингээд одоо нэг ингээд асуудалтай хүн одоо яг жирэмсэн хүн ингээд нөгөө нэг сар болгон үзүүлдэгтэй л яг адилхан байхгүй юу? Яг ингээд асуудалтайгаа ингээд гэхдээ нэг хүн дээр одоо та ирээл ингээд би тэдний удаа ороод тэнийг имшлэн гэсэн асуудал байхгүй. Надад ч гэсэндээ надаас 50% шаардна, танаас 50% шаардна. Харьцан би биенээ ингэжээд тэрийг би 100% эдгэж чадна. Тэгэхгүй хүмүүс ингээд ганц хоёр ирчээд одоо мөнгнөөсөж болд юм уу санхугаас болд юм уу те тэгэхээр ингээд гэдэг байхгүй би тэгэхээр эхлээд бүр ингээд санаа зовдөг гэснээр сүулдэ ингээд хүмүүст хэлж байгаа байхгүй юу та энийг ингээд би та ингээд асуудлаа надаа ингээд хүлжсэн гарцсан гэрх юм бол би 100% таны асуудлыг шийдэж чадна. Тэгтээ таны үүрэг даалгавар чухал. Би танд эдэн удаа тэдэн удаа гэж хэлж чадахгүй. Таны ургалтын систем те ингээд иймнаас нь шалтгаална. Бүтээгдэхүүнээ аваад хэрэглэвэл ийм дүнтэй, бүтээгдэхүүн бол ийм дүнтэй. Гэт нөгөө нэг манай монголчууд эдэж нэг юм ингээл таах уу гэл тэгэхээр нэг сүлжээч юм шиг те би баяжих гэж байгаа юм шиг те энэ бол сүлжээ биш энэ тэг би сүүл рүү ингэж хэлдэг гэсэн хүмүүс дурамчаа хандаад тахна за энэ ингээд дуртай цагтаа аптекаас ороод ийм авдаг зүйл биш. Энд чинь бид нар цаанаасаа ингээд холбоогоороо дамжуулж ин дараад нь бид нар үр дүнгээ ингээд харуулд ингэж авдаг юм болохоор хэрэгтэй үндэ хэрэгтэй хийхгүй үндэ хэрэггүй. Хэрэгтэй бол ав хэрэггүй бол та яах юм бэ гэдэг асуулт дээр тавигдсан байгаа даа. Одоо ерөнхийдөө 3 жил дээр тогтмол манай дээр одоо ингээд хөлнийхээ асуудлыг шийдээд үр дүн гараад 80% нь бол зүгээр болсон. Зүгээр болцсон ч гэсэндээ бүр сурцсан, мозон сурцсан чам дээрээ л хүрээд ирья гэл. Одоо дулаарцсан 4 гэхдээ ерөнхийдөө 100 маш их хүмүүс ордоос одоо бол 4 үйлрэл ордог болсон. Би чи ер нь гар янзлахаас илүү хөлөнд маш их дуртай шүү дээ. Яг тэр чиглэлээрээ яг мэрэгшсэн болохоор тэгдэг байх тийм. Тэгээд нөгөө би түр хүүсийн талаар асууж ирсэн шүү дээ. Эрэгтэй хүмүүс их үйлчлүүлдэг бас харагдаад. Эрэгтэй хүмүүс ичдэг. Эмэгтэй хүмүүсийг одоо эмэгтэй хүмүүс салоноор ордог гэж ойлголт байдаг байхгүй. Тэгэхээр тэднэрт асуудал агаад байдаг, хэлдэг. Тэгээ нөгөө нэг эхнэрээрээ дамжуулж юм найз нөхдөөрөө дамжуулж ирдэг байхгүй юу. Тэгээд ирээд ингээд хэлэхээр ингээд эмэгтэй хүнийг одоо эрэгтэй хүмүүст хэлчихээр маш сайн хүлээж авдэрдэг, шууд ирдэг, юмаа тогтмол хэрэгэлдэг. Тэгээд нөгөө нэг хараад вау гэж нөгөө нэг баялахгүй ч ингээд хүүхэд чиг дотроо ингээд баярлаад гардаг байхгүй тий. Баярлаад байгаа мэдгэдэггүй. Тий. Тэгээ нөгөө хүмүүс миний чинь нөгөө ажил шууд үр дүн нүдэн дээр байдаг болохоор хүмүүсийн тэр баярлж байгаа сэтгэл ханамж байгаа тэр нэг баясгалантай инээд л намайг одоо энэ хүртэл зоригжуулсан болоо. Би эрхүүрөө сурхаа явж байгаад манай эрхүүгийн Ирина багш гэдэг байхгүй манай бодлогоогч хэлдэгээс ахгүй Монголоос маш их хүмүүс ирж сурдаг. Тэгтээ хайдаг, шантардаг. Эн чинь ингээд нөгөө нэг харахад зүгээр хинээ эн чинь бас л адилхан эмч хүнийг эдгээдэг те амьд юмтай хажаа. Битээ шантраарай гэж хэлжсэн байхгүй. Тэгээ тухайд ойлгоогүй. Тэгээд ийм бэ. Шантрах үе зөндөө. Тэгтээ үр дүнгээ харахаар баярлдаг. Тэгээл одоо ерөнхийдөө хотоос ингээд хүмүүс ирэхээр манай дээр ирдэг байхгүй юу цагаа. Тэгээ хүүе хотод ийм газар байх байхад баг хөдөө орон нутагт яагаад ийм байгаад идэв. Хөдөө орон нутаг яагаад хөгжиж болохгүй гэж. Тийм шүү дээ. Тийм. Одоо сэргээд гэрчим хүчиж хөгжиж чинь те энийг дагаад манай нөхөрөнд ингээл залуусны хот залуу хүмүүс ингээл те гэр бүл хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд ирж байна. Энд тус нэмэр болж байна. Дээрээс нь ингээд хотын соёлыг одоо ингээд Дорногов аймагт түгээгээ те ингээд явж байгаа. Би бол энүүгээрээ маш их бахархдаг. Тэгэлгүй яах вэ? За
Одоо ингээд Дорногов аймагт бол яг энэ чиглэлээр ажиллаад бас нэлээдгүй хугацаа өнгөрүүлж байна. За бас Улаанбаатар хотоос яг өөрсгч олон залуучууд зорж ирж байна. Энэ хэрээр тэмцээн уралдаан бас маш их болж байна. За тэгэнгүүт одоо нөгөө хумсны гэмтэл авж байгаа шалтгаанууд бас их байна. Тэнгүүд одоо миний эргэн тойронд ч гэсэн өөрлөж ирсэн хүмүүс зөндөө байдаг. Ер нь одоо пүүз, гутал юуг ер нь яаж өмсөх ёстой юм? Одоо нэгэнт одоо эмчлэгдсэн одоо хумсны шалтгаантай хүмүүс цаашдаа тэрэндээ яаж анхаарал хандуулах ёстой байд юм бэ? Юунаас болж бас энэ тамирчид бас энэ хумсаа гэмтээгээд байна? Тий, тамирчид болохоор одоо монголчууд бол угаасаа ингээд нөгөө нэг гутлын буруу хэрэглээтэй анханасаа одоо энийг зөв болох гэж чиглүүлж явж байгаа. Тэгээ тэрнээс юм мэдгүй болохоор хүлээ юм болгож байгаа байхгүй. Тэгэхээр нэгт бариун гутал өмсөж болохгүй. Нэг сайз заавал том байх хэрэгтэй. Одоо дамаасаа тамирчид ер нь бол манай монголчууд чинь дийлэнхэн дандаа тусан гутал өмсөж тэрэндээ хивсэн. Тэгээ нөгөө хившмэл дадлаасаа гарах гад ирэхээрээ чаддаггүй. Тэгтээ тэр чинь айжмаар л хүний дадал гэдэг чинь айжмаар гардаг зүйл байгаа байхгүй. Тэгэхээр ядаж нэг сайз том гутал өмсөе. Тэгээ нөгөө өргөн хөлтэй хүмүүс бүр чихээд нарийн ийм өсгийт өмсөд байдаг байхгүй. Тэгэхээр та ерөөсөө өөрийгөө зөв гутал өмсөж гэнэ буруу гутал өмсөж гэнэ гэдгээ одоо нөгөө гутлынхаа улавчийг аваад харчих гэдэг юм бэл. Тэгээд улавчин дээр ч нөгөө нэг өдөржингөө тэр гутлыг өмсөж байгаа чинь хөвтэй л болсон байгаа шүү. Хүн ер нь 5 ингээд хуруугаараа бүгднгээр ингээд хүн ер нь өндгөөрөө л ингээд нэг өндөг гэдэг зүйл чинь гар хөлн дээрс хамаг тулгуур ихнэдэж л барьж авч байгаа шүү. Тэгэхээр 5 байна уу 4 байна уу 3 байна уу тэ тэрийгэл харч тэгээ засдаг гэд. Засар нь одоо ингээд гар бол ингээд байнга ингээд хөдлөөтэй бид нар ингээд байнга ингээд гарыг ингээд нөгөө нэг дасгал хөдөлгөөн гайг байгаад байгаа байхгүй юу. Хөл дээр хүмүүс орж ирэхэд дандаа хөссөн байж байгаа. Тэгээ нөгөө ингээд нөгөө доогоороо орцсон ч юм уу бидний ээж аав настай хүмүүс ч юм уу те ингээд орцсон байдаг. Эсвэл үеэрээ ингэсэн байдаг. Энүүгээрээ хавцсан байдаг. Зарим хүмүүсээ хаван дээрээ байхад зарим хүмүүс нь доороо байдаг байхгүй юу. Тэгээ тэр болгоны би хилээл гаргадаг. Та ингэдэм юм ингээ. Энэ засархуу гэдэг. Бид нар тэрий чинь бүр хичээл олгоод ингээд ордог байхгүй юу. Засар нь та одоо ингээд одоо өндөр хүмүүс байгаа штэ тий өндөр хүмүүс чинь ганц асуудал нь хөл нөгөө хуруу урттай тэрнээсээ хичээд нэг сайз баг ч юм уус тулсан тэгээд ингээд хөлнийхөө үеинүүдийг ингээд гинтээцэн тэгээд эргэцэн байдаг аахгүй тий бүр энэ ингэсээр хагаад тэнийх юм болцсон та одоо ингэдэг гээд тэгэл сар 2 сарын дадал болохоор зүв болцсон байгаа даахгүй тэгэхээр бид нар энийгээ одоо нөгөө нэг баг байгаа дээр засвал яванда хөгчөөд ирэхэд тэрнээс урьдчилан сэргийлнэ гэсэн үг. Тэрнээс болоод бас хагалгаанд ордог орохгүй ч байдаг. Гэтэ одоо ерөнхийдөө Монголд энийг бол би буруутгах гээгүй л дээ мэсэн эмчнэрийг ерөнхийдөө эн чинь нөгөө анханасаа тогтцсон юм болчраас юм байгаа даахгүй. Одоо ингээд эмчилгээ гарч ирээл энэ шигдээсийг авахгүйгээр эмчлэх боломжтой юм байна. Шигдээсийг аавн бас шүтнийх шиг аппарат тавьдаг байгаа даахгүй. Янз янзаар л эмчилдэг. Тэгэхээр яаралтай та нар хөлний чих хүмүүс шигдсэн бол очиж битээ суулуулаач ээ. Наадга чи ингээд те одоо ингээд шинжлэх ухаан хөгжсөн ангаах ингээд яатсан бид нар ингээд энийг ингээд одоо монгол хүмүүсээ те ингээд гоё эмчигрүүлээд яваад хахад гаргалгааг нь гаргаа те ингээд эмчиж болдгий шүү. Заавал аваад ах шаардлагагүй шүү. Няраа хөвтөч нь хэцүү штэ. Тэр няраа хүүхд чинь хумсанд бичээгүй мөгөөрс орж ирнэ. Тэдрийг ингээд би чинь няраа хүүхдүүд хүртэл ирэх үү? Ирнэ штэ. Нэг сартай мөртэй. Авчт юм уу? Яа ямар одоо нөгөө нэг хумсны чинь өөрийн чинь ургац хүн болгоноосаас адилгүй байхгүй юу? Одоо манайхан чинь нөгөө нэг онлайн Facebook гэдэг юм чинь сошиал чинь маш их идэвхтэй явчихад штэ тий. Тэрнээс ингээд энэ сайн гэсэн тэр сайн гэсэн ингүүл аавна гэдэг ийм нэг их тэмцгий зам байгаад байгаа ш. Тэрүүгээр алдаад байгаа байхгүй. Хүүхдүүд чинь хумс чинь дэлбэлж ургадаг, доошоо ургадаг, эдгэр ургадаг гэдэг тухайн хумснасаа шалтгаалаад хүүхдийг багаас нь зөв аваад хамаад бид нар одоо тэр хүүхдийн эрүүл мэндэнд бас ингээд хувь нэмэр оруулж ийн гэсэн үг байхгүй. Одоо ингээд чигээрээ аваад одоо дэлбэлж ургаж байгаа хумсыг чигээрээ авчаар энд нь ганцхан үзүүр язаар яхтал эдэлждэг хүүхдийн чинь тэгээд ирдэг. Манайд энэ мэддэг хүмүүс нь ирдэг байхгүй. Мэддэггүй хүмүүс нь эмнэлэгтэр очиж шууд татуулна гэдэг чинь маш өвдөлт тий. Хэцүү зүйл байхгүй. Яг хөө тэр үед ингээд өвчин намдахаа авч байгаа ч гэсэндээ одоо миний энэ чихчи хуруу байдаг байхгүй юу? Би эний чинь дунд охиноо 1 сартай хахад нь ганц хуруудаад тэгээд манай нөгөө нэг хадам ээж эмнэлгийн хүн байдаг байхгүй юу? Тэгээд гэсэн чинь яриад асуусан чинь яах юм бэ татуулж авахар наа чи урагдгүй гэсэн яах ингээд тэг би бүр гүрийгээд боолт хийгээд ингээд яваадсан чинь 5 онлоо бүр хавтаад за боли ахуулъя гэсэн чинь тэгээд ахуулаад би жирэмсэн байсан антитик ууж болохгүй яаж болохгүй би баг ингээд идэхгүй 7 нэг боолт хийлгээд
сар ингэж явсан. Тэгээд эн чинь ингэж урахгүй байсаа нэг мөгөөр сургаал хөөх юм. Тэгээд эн чинь эмэгтэй хүний гоо үзэсгэлэн те хэцүү байсан. Тэгээд би Орос руу нөгөө яваад ингэсэн чинь Ирина агшаасаа тавлан шоколамаар Ирина агшаа энэ урахгүй боломжтой гэсэн чинь давай гэд боломжтой ингэдэг гэд тэгээд ургуулад авцсан. Тийм амьд жишээ тэгээд ерөнхийдөө манай бүтээгдэхүүн маш гоё яахгүй өөрөө. Тэгэхээр хумсны асуудал бол нөгөө хүн бүрт нөгөө нас хамаарахгүйгээр харгалзахгүйгээр яг тохиолддог юм бэрхшээл болчлоо. Өсгийний хагаралч гэсэндээ. За өсгийний хагарал. За мөн одоо ингээд хүмүүс ингээд гоо сайхны салоноор маш их үйлчлүүлдэг болсон. За ер нь бол энэ эрсдэлт хүчин зүйл юунаас шалтгаалж байна? За тэр нөгөө стандарт мөрдөхгүй байна гэдэг асуудлыг ярьж байна тийм. Өөр ямар тохиолдлууд байна? За эцэг эхчүүд хайн хүүхдийнхаа humсыг авах юм бол бас шигдүүлж байна. Буруу авах юм бол шигдүүлж байна. Гутлын буруу ирэглээ. Одоо том жижиггүй нумгүй болж орж ирж байгаа байхгүй. Ном гэдэг хүн чинь эмэгтэй хүн угаасаа л өсгийтэй гутал өмсөд гой байх гэж л төрсэн эмэгтэй хүн гоцлон тий. Тэгээд одоо ингээд бодоод тахад намайг багахад манай дандаа л хатаас үсгээд гутал өмсдөгс байгаа байхгүй. Тэгээ одоо бол би өмсөж чадахгүй гэдэг жимтэй холбоотой. Тэгээ би одоо яг энэ хөлний чиглэлээр одоо ингээд судалгаа хийгээл тэ ингээд ерөнхийдөө одоо ингээд манай дээр одоо ороход би энэс энэ доошхыг л үзээл ингээд массажлаа тэ ингээд тэгэхээр бүх юм ингээд орж идэг ингээд хөлчин тэр чигээрээ шүрмэстэй. Тэгээд нарийн бүдүүнээсээ шалтгаалаад жирэмсэн өргөн нарийн хөлнөөсөө шалтгаалаад бүх юм өвчлөлттэй гарч ирдэг тий. Тэгэхээр юу яагаад байгаа номгүй яагаад номгүй болж ин гэсэн чинь манайхан нөгөө нэг хит намхан гутланд автагдаад номгүй зөөлөн гутланд автагдаад хавтгаа болчихсон. Хөлний чинь ном юм штэ тий. Ингээд гоё ингээд хонхоогоол тий. Тэгшгэн ядраач юм. Та ингэсэн байж тэгэхээр харин тийм ээ хөл өвдөд номгүй болно гэдэг чинь яванда өсгөдөө гутлан үсч чадахгүй номгүй тэгэл ингээд одоо номгүй хүмүүс яагаад төрөөд байгаа юм тий. Засагдаад байна. Ингээд тэгэхээр жоохон ч гэсэндээ одоо өсгийтэй гутал өмсөд хүний ингээд хөлний одоо ингээд шүрмсөд чангарахгүй шүү дээ. Одоо ингээд булчин байгаа шүү дээ. Тэ эмэгтэй хүний булчин харгалдаж шүү дээ. Тэгэхээр таргалдаг адилхан хүн өсгийтэй гутал өмсгөр нөгөө биеэ чангалж авдаг. Тэгэхээр бас ингээд чангараад эннийх нь нөгөө нэг булчин бүдүүрх асуудал нь засардсан байна. Жоохон ч гэсэндээ өсгийтэй гутал өмсөд тэгээ одоо энэ 10 жилийн хүүхдүүдэд маш их таргалалт үүсэж байна. Тэрний хижээгээр ээж аавууд нь одоо нөгөө нэг ийм залчижсэн гутал өмсгөл байгаа тийм сонгоод байна тийм хүүхдүүдээс авчир зөвлөгөө авдаг байхгүй оруулдаг. Тэгэхээр ном байхгүй. Та одоо ингэж гээд тэгээ манайхан хөөхөн ингэж хэлэхээр хүүхдүүдээ санаа зовоо шууд тэрийгэ хийдэг байхгүй. Тэгээ ингээр номтой болцсон байдаг. Тийм тэрийг ингээд багаас нь тэгэхээр өсгийтэй гутал одоо бүр өндөр гэхгүй шүү дээ. Тодорхой хэмжээний хүний өөрийнх нь өндрийнх нь стандартаас жахуулаад өмсөх шаардлагатай болчиход байна манай монголчууд. Өмсөх нумгүй болно гэж чинь байж боломгүй зүйл ахгүй. Тэр чинь өвчин биш шүү дээ. Бид нэр өөрсдөө л тэрийг яагаад байгаа. Тэгээд хөлөө ерөөсө тоодоггүй хөл гарч ин ер нь юм ярьдгүй ч зөндөө хүний хамгийн хэрэгтэй зүйл байгаа. Тийм хөлийг амраагаад ингээд хайрлаад тэгээд ах хэрэгтэй. Тэгээ одоо энэ эцэг эхчүүд хүүхдүүдтэй анхаарал тавьжвал хүүхдүүдийн одоо бид нар хойч одоо ингээд орж ирээд хумс хэлбэлдэг хүмүүс байдаг байхгүй юу? Тэгэхээр дандаа л нөгөө хумсаа иддэг. Эсвэл багаас лав авсан. Тэнгүүтээ нөгөө нэг хүний чинь хумс стандартаараа өндөгтэйгөө чацуу байна. Ингэнэ гэдгийг байхад тэрнээс лав аваад хахаар ургалтын системээр хүн хөвсөж тусам тэр багасж эхэлдэг байхгүй юу? Тэгээд өндгөн том байгаа тэр хүний том толиот авах хэрнээ өөрөө нарийсан. Тэгэхээр ургахаараа тэр чинь хөндөй болж ургана. Наалдаастай ингээ махтаага наалдаж ургадгүй. Тэгэхээр бид нар одоо хүүхдүүдэд одооноос анхаарал эхлүүл тэр ингээ том болоод тэр хүүхэд хумсаа голохгүй адаглаад тэгээд заавал ингээ асуудалгүй бол хумс хийлгээд авах шаардлага байхгүй. Над дээр бүр 1-р анги хүүхэд орж ирчтэй ч тэгээ яасан ингээ хумс хийлгүүл. Үгүй ээ, юу гэж би 1-р анги хүүхдэд хийхээ. Хэрэв мөнгө одвол хийчмээр те. Хүүхдээ бод. 1-р анги хүүхэд чи өөрийгөө авч чадахгүй байгаа хүүхдэд яаж хумс хийгээ сууж ах юм бэ? Тэр чид сэтгэл зэвтэй штэ. Үгүй гээд тэгэд би хэлээд ээж авна юм биш. Эсвэл хөөхөн будуулцгал дайм гэхээр ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс хүүхдүүдэд хит буруу эрхлүүлээд байна. Тэгээд одооны өсвөр насны хүүхдүүд жоохон одоо нөгөө нэг ийм онлайнаас сурах ч юм уу эсвэл рил үзээч ч юм уу тий би битэй хумс хийгээ тоглоод байгаа байхгүй. За тийм. Хумсны бүтээгдэхүүн гэдэг чинь өөрөө маш чухал. Хүмүүс манаа дээр ирээд өөрийнхөө хумсыг үзээгүй дандаа хумс хийдэг. Миний хумс ургадгүй юм гэж ярьдаг байхгүй юу? Та инг гэж тэгдэг. Та тууштай яваад ингэдэг. Ургаад байна гэж ярьдаг байхгүй юу? Тэгэхээр тэр хүний зөв арчилгаа
Тэгээд хумсны бүтээгдэхүүн л хаа та. Өөр ямар ч юу биш. Тэгэхээр цэцэгтэй л адил. Би бол цэцэгтэй л адилхан гэж би бол хумсыгаа бол зөөрлөнө. Тийм яаж ч гэсэн гоё хумстай байж болно. Ааха. За тэгэхээр саяны хувьд гэх юм бол подлогоор мэрэгшиж байгаа гэж ярьсан тий. Ер нь одоо энэ подлогоор мэрэгшиж байгаагийн хувьд цаашдын чиг хандлага хаашаа чиглэж байна. Одоо зөвхөн яг энэ стандарт мөртгөөс гадна одоо энэ хүний хөллийн хэлбэр, бүтэц, хумсны тий. За тэгээ хүрээлэн байгаа орчноор шалтгаалсан янз янзын өвчлөл гэж зөндөө олон зүйл байна. Юун дээр ер нь одоо яг багш нар нь гэдэг юм уу, яг энэ чиглэлийн мэрэгжлийн хүмүүс зөвлөгөө өгч байгаа анхаарах тал дээр. Одоо энэ дээр гэхээр хүмүүс хит нөгөө нэг одоо бодистой их холбогдоод байгаа байхгүй юу? Бодис угаалгын нунтаг тий, угаалганы гарын угаагч энэ төр гээд тэгээд тэрнээсээ болоод хумсны өвчлөл бас бий болж байна. За. Ороод ирээд асууна. Хөл гарны мөөгөнцөр гэдэг өөрөө өвдөхгүй, харагдахгүй, нүдэнд баригдахгүй зөөлөн эрх зөөлөн идчихийдэг байхгүй юу? Бид нар ингээд газар ингээд уус ингээд асахаар тий ингээд хөндөрчдөг штэ. Баркадан шал тий. Тэгэхээр хумс яг тэрнтэй адилхан. Тэгээ хүмүүс халдвар хаанаас авснаа мэддэггүй, хумс нь хөндөрөөд тахаар тоодоггүй. Тэгээ бүр хөндөрлөнд бүр ингээд эцтэй хүрээд ихээр яана энэ ингээд идэг гэд тэгээд хаанаас та энэ үүссэн бэ гэх юм. Эсвэл зогсон, юмн зохих, эсвэл халдвар авсан одоо ингээд одоо бүр ингээд тэрийг ганцхан тэрнэс гэхээр ингээд үгүй болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр хүмүүс уцаар асуугаад байдаг надаас. Би тэгэхээр ирээ зөвлөгөө аваад гэж хэлдэг. Хараагүй жиж би тэрийг харсан юм шиг яриад чадахгүй. Ягаад гэвэл энэ дээр чинь бүтцүүд нь өөр хагаад байгаа болохоор тэгээд над дээр нэг цэцэрлэгийн нэг туслах ажилд иржсэн байхгүй юу. Хумсын анзлуулах гад тэгсэн чинь бүр хумс нь бүр маш эмзэглэмээр болсон. Та юу идэв гэсэн чинь энэ яагаад гэсэн чинь нөгөө нэг перигээр айг угаадаг гинэ. Тэгээд ийм болсон ингээд тэрнээсээ ингээд халдвар бүх хумс нь хүндэрсэн. Тэгсэн чинь тэр надад нэг юм санагдсан байхгүй. Бидний ирээдүй болсон бидний хүүхд штэ. Бидний хүүхдүүд одоо гэрээсээ тал хэвцэнсээ сургууль цэцэрлэгт л өнгөрөөж штэ тий. Тэгэхэд бидний хүүхдийн хотоодонд тий энэ бол маш том асуудал. Би яана гэд одоо энэ хавдархаа тий маш их хэмжээр тий. Тэгэхээр энийг одоо хэрвээ мэддэг газар байх юм бол бас цэцэрлэг дээр ажилламаар байна тий. Цэцэрлэгийн хүмүүсд ээж аав тэр зөвлөгөө өгмөр байна. Цэцэрлэгч гээгөө одоо цаашаа ингээ манай холбоо захирал яригдж байгаа энэ хүмүүс яаж энийг баг болгох вэ те? Ингээд яаж ингээ зөвлөгөө өгөх вэ гэд бид нар бол ингээ цааштай ингээ яригдаад одоо энэ бол ингээ улам түгээмэл болоод ингээл энэ чигээрээ одоо ингээд нөгөө нэг стандартгүй газар бол хаагдаж эхэлнэ. Гэтэ энэ нөгөө нэг маш өргөцсөн хүмүүс байгаад байгаа болохоор одоо ингээд юуны одоо ингээд эн чинь тэдэн метр квадрат нь тийм үйлчлэгээ явуулна ийм юм ихнгээ стандартаа өгөнд байгаа зүйл байгаа байхгүй хэрэгжих газар нь ерөнхийдөө одоо ингээд хэрэгжээд яваад хаас 100% болоод энэ болгоог хотод ингээ орон нутг ингээд яаж бид нар ингээд хүн багтаад байгаа. Тэгэхээр одоо орон нутг руу одоо ингээ начиг гоё ингээ залуучууд те орон нутгаа хөгжүүлээд ингээ явчаад ингээд холбоонууд маань манай холбоо тэд нартай ажиллаад ингээ гоё хамтын бүтээл ингээ багаараа гоё ажиллаад хүмүүсийг гоё болгох гэдэг. Гэтэ тэр бол тун утгагүй л ах манай захирал маань маш их юм хийж байгаа, судалж байгаа. Тийм ингээд тэгэхээр. За тэгэхээр тэр угаалгын нунтаг бодис гэдэг бол маш чухал ахаа нэ. За үндэсний нөгөө нэг үйлдвэр байгаа шүү дээ. Органа гэдэг. Ер нь органа бол илүү нөгөө нэг эко тал руугаа чиглэсэн ийм одоо бүх төрлийн угаалгын нунтаг бүхэл бодисыг гаргаж байгаа. Тэгэхээр одоо сургууль цэцэрлэгүүд маань ч гэсэн яг энэ төрлийн ядаж чиглэлийн юм хэрэглүүл те. Энэ бол нэг ийм тийм бас кейс л байна л да те. Тийм та намайг нөгөө нэг ураад нөгөө жисаа юун сургасан те нөгөө нэг тэр нөгөө нэг мундаг те чанцалд бол нэртэй хүн байлээ. Би сонсч байсан байхгүй гээд шүдний оог нь авч хэрэглэх хэрэгтэй. Би тэнцээс бас нэг мэдлэг аваад гарч байгаа байхгүй. Энийг хэрэглэх хэрэгтэй юм биш гэд. Бидгийн авсан учраас би ингээд тэрийг ингээд бардам авч байгаа учраас органа гэдэг одоо Монгол брэндүүд зөндөө шүү дээ тий. Тэгэхээр тэрэнд итгэж бид нар ингээд хагас тутам мэдлэгтэй болохоор заах брэнд гэдэг итгээд авчдаг. Брэнд гэдэг нэрнтэй тий. Тэрийг ингээд би бол тэрийг сонсоод хэрэгтэй юм байна гэж бүр зориод номон дээр очиж авсан шүү дээ. Хүүхдүүд тий. Тийм бас маш гоё мэдлэгтэй болсон. За тэгэхээр тухайн хүнийг одоо мэрэгшгэд бол олон тэмцээн уралдаан болвол их чухал санагддаг. Мэдээж одоо тэмцээн орох тоолонд бол туршлага болдог. Дорн говийн яг энэ өсчин гоо засалчаад за энэ одоо маникюр, педикюр хийдэг хүмүүс бол маш их тэмцээн уралдаанд орж байгаа харагддаг. Тэгэхээр сүүлийн үед ямар тэмцээн уралдаанд оролцов, тэмцээн уралдаанд явсан туршлага дээр үндэслээд ямар гоё одоо бүтээгдэхүүн үйлчлэгийг бас нэвтрүүлж байна. Тийм. Бид нар ч болохоор
яагаад ч миний одоо анхны гараа маш зөв газраас эхлэе те. Ингээд уука захирал маань намайг зоригжуулаад одоо би хумсын салбарт 9 жил болсон байна. Ингээд гэсэн энэ бүрхээ мэдхгүй л хүн орж исэн. Ямар юм гэдгийг гэхэд би одоо үнэхээр ингээд энүүгээр мэрэгшээд хүмүүсийг ирүүл алгаа те. Ингээд үр дүн маш гоё байгаа болохоор би бол миний болоод цаашд ирээд бол бодлогоор мэрэгсэн юм ч болоод одоо тэгээд одоо клиник гимлэг ч юм уу те. Энэ нэг салоныг орон нутагт хөгжүүлэхийг л боддог. Манай дээр чинь замын үүдээс ирдэг, чойроос ирдэг, айргаас ирдэг үйлчлүүлэгч нар зөндөө байгаа даа. Тийм цагаа аваад гээд тэгээд би чинь бас нэг юм хийгээвэл зөрүүдээ. Тэгээд 5 6 жил гэртээ хүүхдээ араас бас нэг хэцүү бүр ингээд нэг улаарсан байсан. Миний яагаад гэвэл нэг явах зорилго маань байгаа болохоор тэгэл нөгөө захирлагаа хүмүүс аваад явахаар хараал. Би явна шүү гэл тэгэл нэг хамгийн түрүү надад хэлдэг. Тэгээ би 24 онд MBU маань бас дахиад зохиогдоод Монголд ер нь олон улсын одоо MBU 2017 хамгийн анх зохион байгуулалт тэрнээс олж жил болго ер нь уламжлал явж байгаа. Тэгээд юуныхаа холбооныхоо 24 онд тэмцээнд ороод амжилттай ороод тэгээд тэрнээсээ Евразийн тэмцээн Екатеринбургт болох Евразийн тэмцээний ирэх аваад яваад тэгээд 4 төрөлд оролдоод 3 төрлөөс нь медаль авч ирсэн. Энэ бол надад маш том ололт байсан. Нөгөө нэг бүр ингээд цангацсан байсан хүний хувьд бол тий маш гоё байсан. Тэгээд бид нар чинь ерөнхийдөө яг ажил дээрээ бол яг ажил гэр үр хүүхэд гэж яваад гэхээр өөртөө яг цаг гаргаж чаддаггүй. Нэг хүний төлөө ингээл тий ингээд тэгээд тийм болохоор ингээд юу тэмцээн гэдэг чинь өөрийг хүмүүд бэлдэг маш их сургалт болдог. Нөгөө нэг богино сургалтын дээр маш их мэдээд авчдаг. Тэгээд тэмцээн болгонд доорх болгондоо маш их мэдлэг авчирдаг. Мэдлэг дээрээ суурлаад одоо миний үйлчлэгээ манай салонцсэндээ тэрэн дээр маш их чанарчиж эхэлдэг. Тийм 24 онд хийжсэн. Сая 25 онд 11 сард дахиад 2 дахь удаага Евразийнхаа тэмцээнд явсан. Бас л амжилттай явсан. Шатаа ахиулаад ирсэн. Одоо тэгээд 26 оныхаа бас 10 сард явна. Тэгээд миний бодлогоор олон улсын шүүгчээр бэлтгэх эрх маань нэгдэж байгаа. Оо за баярлалаа. Тэгээ 27 онд Сочи дэлхийн авраг байгаа. Тэгэл маш их л юм байгаа даа гэж. Тэр болгоныг аймагтаа орон нутгатаа тэгэл юм авчруул тэгэл хэрэгжүүлээл тий. За сайхан байна. Тэгээд 4-5 жилийн өмнө Дорноговь аймагт ирэх одоо ирж ажиллах шийдвэр гаргаад бас одоо орон нутагт хэрэгжиж байгаа том бүтээн байгуулалтанд одоо гэр бүлийн хүн нь ажиллаад өөрөө бас энэ салбарыг хөгжүүлэх явж байгаа. Саяна буюу Чанцалд уламдаа улам илүү их амжилтыг хүсье. Тэгээд мэдээж одоо өөрийн тань амжилт бол бас үр хүүхэд тань хийжэл аав ээж бүгдийн дэмжлэг байгаа. Тэрнээс гадна мэдээж нөгөө харилцагч үйлчлүүлэгч нар байгаах гэж бодож байна. Тэгээд хамгийн сүүлийн гоё одоо талархлын үг хэлэх боломжийг бас олгоод өнөөдрийнхаа ярилцлагыг өндөрлөё гэж бодож байна. За намайг би ер нь бол таны подкастыг үздэг. Тий. Зулаагчгаа бол тэгээд энэ сайхан нэвтрүүлэгтээ намайг оролцуулсанд баярлалаа. Алтан боломж байлаа. Тэгээд одоо миний арт талдаадаг аав ээж тий ингээд бүх хамаатан садан намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд одоо ингээд маш их үйлчлүүлэгчтэй болсон байна. Манайх тийм тэр хүмүүстэй тийм бодсон чинь тэгээд дандаа л ахтаа амрах саднаас илүү те дотн те ингээд тэгээд би цаг минут секунд гэдгийг ерөнхийдөө нөгөө нэг хүн болгон завгүй амьдарч байгаа энэ орчин үед цагтаа уралдаж амьдар цаг гэдэг юмыг хүн манайхаа авч сурсан байна. Яг цагтаа үйлчлэл сурсан байна. Энд маш том ажил тахгүй. Амжилт тэгээд нөгөө нэг одоо манай төрийн албаагч над дээр ирж байгаа хүмүүс чинь дандаа цаг завгүй дандаа намайг барыг тэмцээнд бэлтгэдэг хүмүүс байдаг. Орлоошо тэдэн минутанд дуусгараа ингэж шүү тэгж шүү гэх тэр чигээр нь би тэр хүмүүс итгэлийг алдахгүй яг цагт нь тэр хүнийг гаргахыг боддог тий маш гоё үйлчлэгээ аваад манай салоныг зорин ирсэн хүн болгонд би үйлчлэгээнээс гадна одоо тухайн хумсны одоо ингээд зөвлөгөөг өгч гаргадаг тэр манай хүмүүс маш таатай байдсан юм шиг байлаа. Тийм тэгээд манай салоныг мэддэг хүмүүс л ирдэг гэд сүмшилдэг байхгүй та яагаад зар дээр тавьдгүй ингэдэггүй бүр зорж илээ тэрнээс сураад ирлээ гэд нөгөө нэг буудал дотор нэг л те ингээд ахаа гэхэд тэгээд маш их олон үйлчлүүлэгчтэй болсон байна. Одоо тэгээд би ер нь замын өө те боломж байвал одоо ингээд эрдэнэ дархан гэд ингээд одоо салбаруудаа нээхийг хүсэж байна. Миний холын зорилго байгаад байгаа. Тий ямар зэ эндээ миний гараа
одоо энэ нутгаас эхэлсэн болохоор амжилттай явах байхаа. Би өөр 5 жил болох гэж ирсэн шүү дээ. Тэгээ одоо 5 жил болсон яах вэ гэж бодоод. Тэгээ манай энэ нутгийн хүмүүс бол намайг явуулах дургүй шиг чамайг явахаар бид нар яах вэ гэдэг байгаа тий. Тэгээд яах юм байгаа тэгэл бурхандаа даатгая даа гэдэг шиг тий. Баярлалаа. Зөндөө олон гоё зорилгынхаа талаар мөн одоо хүмүүстэй холбоотой их чухал зөвлөгөө бидний бас анзаардгүй юмны талаар сая ярьлаа. Тэгээд та бүхэн мэдээж одоо дорногой хувьд байгаа бол Саянаг зорж ирчих үйлчлүүлээрээ хүмүүсний одоо ялангуяа хөлний хүмүүсний асуудлаа Саянаа даатгаарай гэж хэлээ. Гарч гисэндээ хүүхдүүд чинь тэгээд нөгөө нэг ямар нэгэн хумсны хөлж ясан гарч ясан тэгээд нөгөө нэг арсны те одоо хөлний хагарал ургацаг одоо хүмүүсийн нөгөө нэг одоо энэ сефти гутлнаас шалтгаалаа уул уурхай маш их нэгдэж байгаа те. Энээс болоод хүмүүс ингээд нөгөө нэг маш хүнд ингээд нөгөө амьсгалгүй гутлаа олон цагаар өмсөж байна. Тэгэхээр энэ сефти гутлнаас хадлаа маш том асуудлууд гараад байгаа байхгүй. Тэгээд хэрэв манай салбар одоо ингээд томроод ингэх юм бол одоо энэ уул уурхайтай ч бас нэгдэж болж энэ уул уурхайнууд ч гэсэндээ тийм манайхтай ингээд асуудалтайгаар ингээд гэрээ хийгээд тэд нар ээлжээр явдаг бол манай дээр ирээд нөгөө нэг асуудал хүндэрсэн биш. Наана ингээд гоё зөвлөгөө өгөх юм бол уул уурхайныхаа хүмүүстэйсэндээ хамтарч бас ажиллаж болох юм тийм маш том ингээд яатсан болохоор та нар төрүүлж бити эмнэлэгт очиж тийм хумсаа татуулж бити аваарэ. Манай дээр ирээд зөвлөгөө аваарэ. Би яг гаргалгааг нь хэлж өгье шүү. Тэ ингээд зүгээр үзүүлээ гэж цаг авч болно шүү дээ. Манай дүүжлүүлэх гэж яасан тэ. Манайх үргэлж ингээд та нартай ингээд дүүжлүүлэгчтэй тэ. Ингээд одоо зөвлөгөө өгөхөд бэлэн байдаг шүү гэдгийг бас хэлмээр байна. За баярлалаа. За эрүүл мэндийн шалтгааныг одоо том эрсдэл үүсээс өмнө бас шийдэх боломж байна. За ингээд үзэгчтэй өнөөдрийн D подкастын нэгэн шинэ дугаарт Саяна салооны үүсгэн байгуулагч Чанцал Дулан маань оролцлоо. Тэгээд цаашдынх нь ажилд амжилт хүсье. За баярлалаа.